Сайн бацгаана уу, Вьетнамын 4 хотоор аялсан аялын влог part 1 эхэлж байна. Бид бүхэн орой 7 цаг 50 минутаас Чингис Airport олон улсын нисэх хонгосны буудлаас бүгд наримдах сослид бас Вьетнамын нийслэл Ханой хотыг зорж шөнийн цаг үед газар зүйн шууд буудлын руугаа явж амарсан байгаа. Өглөө босоод буудлаа хүлээлгэж өгөө шууд өглөөний цайндаа орчоо шөнө буудлсан болохоор өглөө буудлынхаа орчин гарсан. Борооны улирал ихэлсэн байсан болохоор Ханой хот их бөөдгөр ирсэн. Үүний дараа шууд Халаан болон руу явах замдаа сувны улир очиж хэрхэн үйлдвэрийн аргаар дайгалын сууд гаргаж явах процесстэй танилцсан байгаа. Энэ орой бид бүхэн Лакаста круизанд хонох бөгөөд ЮНЕСКОгийн соёлын хувьд бүртгэлтэй халуун буланг үзсэн байгаа. За ийм жижигхэн 20-30 хүний заваар том круиз лугаа зүүд юм билээ. Ингээд та бүхэндээ Рум Тауэр сонирхолын манай өрөөний үзэгдэц их гоё байсан бөгөөд савун, дүүш, босоо шүршүүр гээд их тухтай байсан. Үүний дараа бид бяцхан аялал хийсэн ба Вьетнамын уламжлалт жижиг завин дээр сун дурсгалын зураг татуулсан. Хэрвээ өөрөө хүсвэл хайкинг хийж болт юм бэлээ. 3 давхартай скабартай учраас байгалийн сайханд хүссэн коктейл бирээ унгаа далай ширчид суух бол гоё байсан. За мөн жакуз нь маш тулайхан байсан болохоор жоохон суусан. Оройн хоолны үеэр нэг групп аялагчийн төрсөн өдөр болоод круизийн хамт олон төрсөн өдрийн эзэнд торт үлээлгэж баярын мэнд хүргэсэн. Энэ үеийн оройн хоолны менюнд 4-5 хоолны бүрдэлтэй гол хоол нь салман зоос байсан. Бичлэг дутаа авснаас болоод аялын процессыг бүрэн харуулж чадахгүй маргааш оройн бид бүхэн Ханой хотоос Данан хот руу дотоодын нислэг хийж онгоцноос буугаад шууд Вьетнам үндэсний хоол идэхээр явсан байгаа. Оройн хоолны дараа буудлаа хүлээж авсан Данан хотын далайн эрэг дээрх Мейсон Бело гэх дөрвөн одтой буудалд буусан. Буудлын үед мөн тухтай байсан ба ачаагаа тавьчаад буудлын ойролцоох далайн олны дэлгүүрээр зочилсон. За тэгээд яаж зүгээр байх вэ? Жоохон рекламны пауз аваад буцаж буудалтай очиод орой арьс арчилгаагаа хийчээд за вайн тулгаад амарсан байгаа. Энэ өдөр энэ аяллаа хамгийн сонирхолтой өдөр байсан ба алдарт Бана Хилс руу агаарын тэнгэрээр зорчиж хөрсөн даанч борооны улирал байсан болохоор манай ихтэй улмаас үдэгдэж маш муу байсан. За байгалийн тогтцын хувьд бол үнэхээр гайхалтай байсан. Аялагчид маш ихтэй байсан учраас ганцаараа яг зураг авах гэдэг бол аюу хэцүү байсан. Хэрвээ та бүхэн хүүхдтэй явж байгаа юм бол хүүхдүүдээ саатуулаад тоглох тоглоомын төвдөө бөгөөд үний хувьд маш боломжийн. Энэхүү бүтэн өдрийн турш Бана Хилсээр байгалийн сайхан тогтцыг харж тоглоомын талбай тоглосны эцэст буцаж агаарын тээврээр дамжин бууж буудлын руугаа явах замдаа голын эргээр шөнийн хотыг ажиглаж part 1 дуслаа.